Одоо шүглийн дугаар ийггүй хэллээ. Тоглолтоо үл аавна уу? Харьцуулан хүргэж онцолсон. Яхаарахгүй маш ойролцоо нэг сайн хамгаалж догож байгаа тоглолтын нээлтийн оноо Jacqueline Carman хэлж маш эргэтэй ч гэсэн маш ховор байдаг. За юу гэдэг Америкт жишээ нь NBA нэгжлэг босоод одоо MLB NHL дээр ч гэсэн байна гэсэн итгэл аравтад төрсэн байх боломжтой. За үүнийг бид батлаад эхлүүлж гин удаа чинь төлөвлөгөө эхнээсээ тунд ойлгомжтой эхлүүлж гин да. Цоц эцэг 3-аас. Хоны харьцаа шилжсэн цааныг тоглож байгаа. Өгч чадсан алдаатай төгсгөл нь оновчтой болсон. Цацрал урагшаа хурдан давтахаанд шилжсэн. Дамжуулалт буул 2 оноо. За 2 Тундаас үндсэн зайн дээрээс шилжлээ. Jacqueline Carman түүний байгаа байдал биеийн хилэмж уламж цаана Минжирма энэ цэгээс нэг шидэд алдсан байсан. Энэ удаа 2 дахь алдахгүй гинэ. Ролыг тэрийг хийж чадлаа. Хариуг нь барихсан. Jacqueline Carman самбартад оролцсон. Слоник авсан буул яваад орсон гой дамжуулт байлаа. Тина Стефен самбарт ороос. Сул 2 оноо авлаа. За буулын ямар хөлбөр зурж гарч ирснийг харъя. Bright хоёрын өдөөс өөрөө шидсэн. Bright-ийн шидэлд орж байна. Харж хийснээсээ хойш хангалттай залгуулсан. Солонго руу өгсөн дамжуулалт 2 оноо боллоо. Маш гой бөмбөг байна. Мэдэрч байгаа л харагдлаа да. Bright-ундаас шийдсэн байна. Эйхэн байдаг шүү. Таашаа Bright-д авчихсан. Bright үсрээд дундаас шийдэлт найдагтай. Bright-ийн өдөр бодлого гарч ирж суусангүй цаашаа алхаа явчих чинь. Цооц эцгийн Евростеп амжилттай болсон. Багийн 32 дахь оноо ямар зүйлээ хангалттай хийгээсээр шилжсэн. Одоо Carman-ы цаг ирж байна. Хинч дуусаагүй байхад Jacqueline Carman залтан дундаасаа шидсэн. Тэгээд Pirates-ийн урд навтгаа хүний илүүтэй байгаа цацрал доор гисэн хонгор зуул хөөргөө давталсан. За энэ үед авж байгаа Pirates-ийн дөрвөн энэ сайн давтгаа ерөөсө хамгаалтаас авчих тийм. За Цооц эцгийн дүүлэмжийн өдөөс давтаад 2 оноо авсан. 30 секундээс хойш 17-2 15 онооны зөрүү цацрал багийнхаа тоглолтыг сэргээж болох даргалнаа. Үе ихний давталгаа номингийн шидэлд самбардаад орсон. Ямар нэг алдаа байхгүй сая. Carman дөрвийн голоос яваад орсон давталгаа нь алдаатай. Нэмэлт нэг шидэлд цагаад дундаас шидсэнгүү дайраад явсан. Энэ ч л бидний мэддэг Tina Stephen шүү дээ. За ингэ өөрчлөгдсөн зүйл харагдаж байна. Tina Stephen шийдэх шаардлагагүй гэдгээ чинь мэдээд гараад ирсэн юм уу? Да унаа шийдсэн. Номингийн гарыг дагуулад давталгаа аваа. Тийм дээ. Өнөр заяа. Харин тэр цуурлыг зогсоосон. Найдвартай боллоо да өнөр заяа дамжуултыг номинд татуулсан. Номингийн давталгаа амжилттай болсноор эргээд Bright Tina-гийн эсрэг хийх хүнд байдлаас давталсан. Bright өнөөдөр үнээр алдхаа мэдгүй давталыг нь улам бүр үсгсээр Хонглог шууд шидхийг илүүд үзсэн. Амжилттай болсон. Тэ яваад байдаг. За ямартаа дамжуулт Ануучин гэсэн. Ануучингийн маш гоё дамжуулт байсан. Засрал самбарт ороод 2 оноо авлаа. Аваад Спайгл тасалгүй богино хугацаанд туулаа гараад ирсэн. Буул давталгаа оруулсан. 3 үеийн төгсгөлийг тийм. Carman-ы ямар гоё дамжуулт байна. Номын самбарт ороод 2 оноо авлаа. За үлсэн давталгаа нь гараад ирлээ. Буул эргээд будагтаад багаас 2 оноо. За. Гоё дамжуулт байна. Үлэмж 2 оноо. Ямар гоё хөлбөр явах ба. Үлэмжийн гоё хөдөлгөөн байсан да 2-ын голд орсон. Tina Stephen аваад шидсэн дундын цай шидэлт онооны зүрэг 10 болгож ойртууллаа. Хамгаалаад байна. Гол нь эргээд товтлогоон дээр оноо авах хэрэгтэй байгаа. Bright-ийн дамжуултыг номин төгсгсөн. Дахиад 12 онооны очигнуулж байна да. За эргээд өөрөө аваад шууд шидсэн. Тунгалгийн шидэлт байна да тусчээ. Энэ Tina Bright-ийн эсрэг дамжуултыг өгсөн үлэмж. За номин бол 4 алдаатай байсан зүгээр зайг нөгөөд хамгаалж байна гэж бид нар хэлж дуусах шаардлагатай болж байна. Тэгэхээр өнгөрсөн жил байсан яг тэр эрхмүүд Баярбат үзэгчтэй ийхүү 10 дахь баг 2025-аас 26 оны өдрлийн аваргын цувралт Улаанбаатар Амазонс багтаа тоглох хэрэгээ Альбиасаар авлаа. Финалд гарсан 10-ийн түүхэндээ анхудаа финал шалгаж байгаа 10-ийн баяр хүргэе. 3-ыг гисэн хар нөхийг гэрэл гэгээтэй болгосон 10-ийн дахин баяр хүргэе.